За та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би Gary Zukav-гийн зохиолчийн The Seed of the Soul буюу за монголоор махчлаад орчуулах юм бол сүнсний суудал гэсэн нэртэй ном заяа. Би тэгтээ зөв орчуулж чадахгүй байгаа шүү. За энэ номны талаар ярьж өгье. Энэ номыг аягүй сонирхолтой би яг өнгөрсөн жил PDD-ийн хэрэг гараад аягүй их шуурч ирсэн шүү дээ. Тэр хэрэгтэй холбоотойгоор аягүй сон нөгөө Alia гэдэг нэг дуучин байдаг гэсэн шүү дээ. Тэр хүний үхлийн талаар гинт юм бичлэг үзчихлөө дээ би. За тэгээд тэгсэн чинь тухайн үеийн алдарчнууд тэр дуучны ерөнхийдөө хөлт нь холбоотой гэж яригддаг. Гэхдээ нөгөө хэрэг нь одоо хүртэл шийдэгдэггүй байгаа. Тийм нэг бичлэг олж үзээд за тэгээд тэр дуучин Alia яг үхэхээс 7 хоногийн өмнө нэг ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагандаа болохоор ингээд намайг муу хүмүүс хөөгд тэг би тэднээс зүхтаж явж байгаад гинт ингээд нисээд тэгээд агаарч замхраад алгуулсан гэдэг нэг тийм ярилцлага өгсөн байсан байхгүй юу. За тэгээд тэрнээсээ яг 7 хоногийн дараа онгоцонд суугаад за тэгээд өөрөө болохоор тухайн онгоцонд суух хүсэлгүй байхад нь ингээд хүчээр ерөнхийдөө бараг мундуулж хагаад онгоц руу хийцэн машин. За тэгээд онгоцны хөөрөөд ерөөсөө хэдхэн секундын дараа дэлбэрсэн гэж байгаа. За тэгээд онгоцных нь капитан буюу нисгэгчээс нь нөгөө хаартай эмэгтэй масруулах байдлаас олдсон гэж байгаа. За тэгээд дээрээс нь тэр нисгэгч нь ямар ч одоо тухайн онгоцыг жолоодох эрх зөвшөөрлөхгүй хурамчаар тэрийг өвлдөд орцсон гэсэн нэг тиймэрхүү хэрэг яваадсан. За тэгээд дуучин Alia яг нас барсныхан дараа хайртай байсан хүн нь зориулаад дуу хийсэн байсан байхгүй. Тэгээд ер нь чи өөрийнхөө өгөхийг мэдчихсэн те чи өөрөө маш тийм сүнслэг хүн байсан. Тэгээд чи The Seed of the Soul гэдэг ном уншдаг байсан гэсэн ийм дууны үг нүдтэйсэн. Тэгээд энийг сонсоод надад энэ ном маш сонирхолтой санагдаа. Тэгээд би олж уншижсэн. Унших жоох аудиобукийг сонссон. Audible гэдэг аппликейшн нэдэж штэ тий. Тэрийг татаж аваад тэгээд шинээр аккаунт үүсгэх юм бол эхний нэг номын үнэгүй өгдөг байхгүй. Тэгээд тэрийг суулгаад үнэгүй татаж аваад энэ номыг сонсч байсан. Энэ номыг болохоор Oprah Winfrey олж уншаад номын зохиолчтой холбогдоод өөрийнхөө ток шоунд оруулснаар бестселлер болж исэн байлээ. Тухайн үед энэ номыг Oprah олж уншичаа тэгээд нөгөө зохиолчтой нь холбогдоод гэрийнх нь утас руу зарласан чинь би ингээд Oprah Winfrey таны шоунд оролцуулах гэсэн чинь энэ хүний юм шоуны талаар юу ч мэдэхгүй Oprah гэж юм би гэдгийг ч мэддэггүй энэ нэг тосгонд хөдөө газар амьдардаг те гэртээ зурагт сонь сэтгүүл ерөөсөө огт автахгүй. Тэгээд энэ ном нь болохоор 1980 онд бичигдчихсэн юм ном байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө өөрийгөө ингээ мэдээлэлээс бүр ингээ бүрэн тусгаарлцсан яг жинхэнэ юм сүнслэг амьдарчсэн тийм хүн байгаа байхгүй юу. За тэгээд энэ ном нь угаасаа бас л юм сүнслэг оршихуйн тухай ном байгаа. Номны хамгийн гол агуул нь гэх юм бол одоо бид нэр ийм 5 мэдрэхүйт хүнээс ерөнхийдөө ийм multisensory буюу олон мэдрэхүйтэй хүн рүү шилжих хэрэгтэй гэсэн одоо ийм санааг төвшүүлж байгаа. За 5 мэдрэхүйтэй хүн гэхээр ойлгомжтой тий бидний үнэрлэх, амтлах, харах, сонсох, хүртэх гэсэн одоо энэ 5 мэдрэхүй тий. За энэ 5 мэдрэхүүнтэй захирагдаж амьдардаг хүмүүсийн одоо сэтгэл хизээж хандахгүй хоёрдугаарт нь хизээж амар тайван бийж чаддаггүй ингээд үргэлж айдастай амьдарч юм байна л да. За яагаад вэ гэхээр 5 мэдрэхүүнтэй захирагдаж амьдардаг хүн хүч чадлыг ерөөсөө зөвхөн гадаад ертөнцөөр төсөөлдөг. За эрх мэдэл, мөнгө, төгрөг тий. За одоо эд хогшил, байр сав, машин тэрэг, булчин тий одоо өөрийн биеийн бас хүчтэй байдал орж байгаа. За тэгээд дээрэс нь гоо үзэсгэлэн. За ингээд зөвхөн гадаад эд зүйлс юмсыг хүч чадал гэж хардаг. Тэгэхээр хүн хизээд ч одоо дампуурах боломжтой тий эрх мэдэл албан тушаалаасаа огцрох боломжтой. За байр сав алдах эрсдэл биднийг үргэлж ингэж дагч яадаг учраас гадаад одоо зүйлийг хүч чадал гэж хардаг хүмүүс ерөнхийдөө мөнхийн айдастай одоо эмдийн тамд ерөнхийдөө амьдарчил байт юм байна л да. Тэгэхээр айдсаа сайн гिचрахын тулд бид нэр одоо multisensory буюу олон мэдрэхүйтэй хүн болох хэрэгтэй. Угаасаа гадаад ертөнцийг бид нар яагаад ч тэрийг 100% контролд чадахгүй учраас 5 мэдрэхүйтэй захирагдаж амьдардаг хүмүүс ерөнхийдөө ингээд мөнхийн зовж амьдрах нь угаасаа бүр тодорхой. Хизээч ингэж байгалийн гамшиг тохиолдож магадгүй те хизээч чи хөвгшөж болно гоо үзэсгэлэнгийн алтан за булчаа шүрмсөөж алтан те. За тэгэнгүүт бид нар яалтчгүй ингээл сэтгэл өвддөг, сэтгэл хөдөлдөг байсаар байтал энэ мэдрэхүүгөө юусаа анхаардаггүй. За тэгээд бид нэр өөрийнхөө дотоод дуу хоолойтой холбогдож те дотгошоогоо харж бясалгал хийж амьсгалаа тоолж за тэгээд сэтгэл хөдлөлөө ажигласнараа ерөнхийдөө multisensory буюу олон мэдрэхүйтэй хүн болох боломжтой. За тэгээ олон мэдрэхүйтэй хүн яадаг вэ гэхээр тэр хүний одоо оршихуй
ерөөсөө гадаад ямар ч үйл явдал те материалын эд зүйлээс огт хамаарлахгүй тэр хүн хүч чадлыг зөвхөн өөрөөсөө дотроос олж авдаг. Дотоод дуу хоолойгоо сонсож амьдралаа чиглүүлдэг. За тэгээд дотроосоо ингэж хайр, аз жаргалын гормоныг ялгаруулж одоо амьдын диваачнд амьдарч идэг тийм хүмүүс гэж байгаа байхгүй юу. За тэгээд одоо олон мэдрэхүйтэй хүн болохын тулд бясалгал хийх хэрэгтэй. Амьсгал дээрээ төвлөрөх хэрэгтэй те өдөрт одоо хідэд удаа бүх зүйлээсээ сатаарад одоо амьсгалаа чагнаад те. За ингэж амьсгал авч байгаа, амьсгал гаргаж байгаа тэр бүх зүйлийг анзаараад за тэгээд альва ямар нэгэн шийдвэр гаргахтаа сэтгэл хөдлөлөө дагах хэрэгтэй. Сэтгэлээ сонсох хэрэгтэй. Өөртөө ярилцаж шийдвэр гаргадаг байх хэрэгтэй гэсэн одоо ийм бас арга замуудыг зааж өгсөн байгаа. За тэгээд энэ номыг уншаад нэг тийм шоконд ормоор зүйл байсан. Одоо энэ би зөвхөн сая эхний бүлгийн талаар яриад байгаа. Айгүй олон бүлэгтэй. Тэгээд цаашаа карма гэдэг бүлэг байгаа байхгүй юу? Үйл өөр штэ тий. За үйл өөр хэрхэн хуримтлагддаг бэ гэдгсэн чинь шүүмж бусад хүнийг шүүх гэдэг нь ер нь бол үеийн өөр хурааж байгаа явдал юм байна л та. Сонио шаран шинтэй ямар сонин царайтай, ямар муухай царайтай, ямар сони юм өмсцэн гэдэг ч юм ингээд өөрийн мэдлгүй бид нэр ингээд хүмүүсийг шүүгээд байдаг шүү дээ тий. Тих болгондоо ер нь бол өөрийг анзаарч авах хэрэгтэй. Энэ ерөөсөө цэвэр үеийн өөр хурааж байгаа явдал гэж аахгүй юу. Бид нэр ингээд дотроосоо хайраар одоо сэтгэл хөдлөлтөд захирагдаж амьдрах юм бол бид нэр ерөөсөө хэнийг ч юухгүй хаашаа чаарсан ер нь бол хайр урсаад байх ёстой юм байна л та. За тэгээ шүүлт гэсэн чинь хүндлэл хүртэл шүүлт гэж байгаа байхгүй юу. За би одоо нэг хүний хүндлэлэг байлаа гэхэд тэр хүнийг бусдаас илүү болохоор тэр хүнийг надаас илүү хийж чадсан болохоор гэдэг ч юм уу. Хүндлэл үүсэж байгаа шүү дээ. Гэтэл хэрвээ би тэр хүний төвшөнд өөрөө хүрээд ирэх юм бол би тэр хүний хүндлэгээ болох гэдэг байгаа байхгүй юу. За эхнэр нөхрийн харилцаа байлаа гэхэд эхнэр нь би бинээ бас хүндлэх хэрэгтэй гэл тэгдэг шүү дээ. За гэтэл за эхнэр нь нөхрөө өөрөөс нь илүү ухаантай, өөрөөс нь илүү ингээд арга яриа авч явдаг, сайн ажил төрөл хийдэг гэд хүндэлжсэн чинь нөхөр нь гинт ажилласаа халагдаад ч юм уу те гинт ингээд өөрөөс нь ухаантай биш гэдгийг хэрвээ эхнэр хүн олж мэдэх юм бол тэр хүний хүндлэл байх болох гэдэг байхгүй тэрнтэй наад. За тэгээд хүндлэхээ болоод одоо нөгөө хүндлэл гэдэг шүмж чинь өөрөөсөө доорд үзэх нэг тийм шүмж рүү шууд ингээд автомат хуурдаг юм байна л да. За Монголд одоо хүндлэгддэг зан чанар гэдэг ч юм уу ажил мэргэжил ч юм уу Японд ч юм уу шал өөр байх жишээтэй. Тэгэхээр хүндлэл гэдэг бол юм харилцан адилгүй хизээч одоо дэшээ хараад хизээч байхгүй болох боломжтой учраас энэ бол шүүмж. За тэгээ шүүмж нь бол ингээд карма болж байгаа байхгүй юу. Гэтэл ер нь бол эрэгтэй эмэгтэй хоёр хүний харилцаан жинхэнэ хайран дээр тогтсон байх хэрэгтэй гэдэг ч аахгүй. За тэгээд одоо бас нэг юм токсик асуудал байдаг шүү дээ. Токсик харилцаа. За токсик харилцаа бас ингээд өөрийнх нь тусгал байд юм байна л да. Хэрвээ би ингээд маш токсик харилцаанд байгаа бол надад тэр хэмжээгээрээ ингээд эдгэх хэрэгтэй, ажиллах шаардлагатай тийм одоо сэтгэл зүйн шарах гэмтэл одоо тий миний дотор тийм зүйл байгаа. Тэгээ тэрний тусгал нь ерөнхийдөө бол токсик харилцаа. Нэг бол би өөрөөсөө болоод одоо миний хамтрагч тийм токсик байгаа. Нэг бол би бас өөрийнхөө одоо дотор байгаа зүйлээс болоод тийм токсик хүнийг өөртөө татж байгаа гэсэн үг. Тэгэхээр токсик харилцаанд байгаа хүмүүс бас тэр хэрээрээ өөрийнхөө сэтгэл зүйтэй тий маш их ажиллах хэрэгтэй гэдгийг ерөнхийдөө илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бас хамтрагчаа буруутгахаас өмнө одоо миний дотор ер нь юу болохгүй байгаа вэ? Тэ би өөрийнхөө ямар сэтгэл зүйтэй ажиллах, ямар шарахтай ажиллах шаардлагатай вэ гэдгийг ер нь бол хүн өөрийгөө эдгэж байж нэг бол тэр харилцааг эдгэн, нэг бол тийм муу хүмүүсээс одоо өөрийгөө тусгаарлаж яг өөртөө тохирсон тийм сайн харилцааг өөртөө татах ёстой. Тэгэхээр ер нь бол ийм токсик харилцаа чамайг эдгэх гэж чамд ирдгээ. Одоо чиний болохгүй бүтэхгүй байгаа юм их чинь бас чамд өөрт чинь сануулах гэж ирдгээ. За тэгээд ном маань цаашаа ерөнхийдөө бүхэлдээ ийм метафизик асуудлуудыг хүндэтгтэй. За амьдралын философи бас гадна бас ийм сүнслэг оршихуй, сүнслэг замналтын нэлээд тийм сүнслэг ном учраас бас хүн болгонд тийм таалагдахгүй байх. За хойд насч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд маш их гарна. Тэгэхээр хэрвээ та тэр талын юмнуудыг сонирхдаг бол бас энэ номыг өнгөө хөлбрийн татаад сонсоод үзвэл бас таалагдах баха. Гол нь ер нь бол монгол хэл дээр орчуулагдаж байгаагүй бах гэж бодож байна. Би өөрөө иймэрхүү сэдвийг маш их уншдаг, судалдаг, сонирхдаг болохоор ерөнхийдөө энэ ном маш их таалагдсан.
За тэгээд энэ үртэл сонссон бол хамт байсан бол маш их баярлалаа. Баяртай.